part нь. Тэгээд энэ part-ийн хувьд болохоор Монголоос ирж байгаа хүмүүс маань юу бэлтвэл зохистой вэ гэдэг талаар ярьцгаая. Өдөр өглөөрөө мэдвгүй. Би бичлэгээ үзэж байгаа хүмүүсийг анзаараад байсан чинь дандаа Монголоос нааша дөнгөж ирсэн эсвэл ирэхээр бэлдэж байгаа хүмүүс мөн Солонгост одоо оюутан байгаа хүмүүс хөвчлөө үздэг юм байна. Би бас миний бичлэгийг үздэг хэд хэдэн дүүнэртэйгээ таарсан энэ Солонгост. Энэ бичлэг миний хамгийн их үзэлтэй бичлэг. Тэрнээс улбалаад ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр энд байгаа оюутан хүмүүстэй, оюутан болох гэж байгаа хүмүүстэй зориулаад бичлэг хийх бас тэднэрт маань хэрэгтэй болов гэсэн бодолд хүрсэн байгаа. Тэгээд би болохоор энэ бичлэгээ Big Sister Advice гэж байгаа. Солонгост сурч төгссөн оюутан хичээн зөвлөгөө. Бичлэг маань 3 парттай орно. Энэ бол эхнийх нь парт нь. Тэгээд энэ партын хувьд болохоор Монголоос ирж байгаа хүмүүс маань юу бэлтвэл зохистой вэ гэдэг талаар ярилцах байгаа. Мэдээж юмаа бичээд авчирсан. Одоо энийг ярих болно. Миний бичлэг нэг юм хөвдөг та нар бүгд мэдж байгаа тийм. Эхлээд нь бичээд авчдаг. Тэгээд тэр талаар ярилцдаг байгаа. Сонирхолтой байж магадгүй би Notion гэдэг нэг юм аппликейшн ашигладаг энд. Энэ дээр бичлэгнийхээ сэдвүүдийн дагуу ингээ хадгалаад бичээд явчихдаг. За өнөөдөр болохоор хэвлээ. Солонгос руу ирэх гэж байгаа та нартаа бэлдэх зүйлсийг нь хэлээд өгье. Чинээс өмнө хэлээ зурж байгаа small talk хийх үү? Өнөөдөр гадаа бүрхэг өдөр байна. Нэг юм бүүдгэр тайван тийм хинээс ч юу ч шаардаагүй юм шиг тийм мэдрэмж өгсөн өдөр. Хүн болгон тайван алхаж нэг юу билээ гэд өнгөрсөн хугацаанд юу болсон талаараа бодох үед тийм өдөр юм шиг санагдлаа. Тэгээд би иймэрхүү өдрүүд дуртай байхгүй юу? Тэгээд өмнө нь бас нэг 4 жилийн өмнө нөө өөрийнхөө биччихсэн нэг юм бичвэрээ харсан чинь нэг иймэрхүү өдрүүдийн талаар бичвэр бичсэн байлээ. Тэр бичвэрийн утга нь юу байсан бэ гэхээр амьд цэцэг та нар анзаарч ирсэн бол дандаа нар тусаж байгаа нарны тусгал руу ингэж тэмүүлж ургадаг юм билээ. Бэлэж яг угаас тэгж ургадаг фотосинтез хийх хэвээр бүгдээрээ биологи хичээл дээр үтсэн шүү дээ. Ургамлыг цонхны татсан дээр тавьдаг шүү дээ. Тэмэгц яг юм бүрхэг өдөр ургамлнуудад яг ямар мэдрэмж төрдөг юм бол за энэ талаас нарны гэрэл байхгүй баймагт те гэрэл рүү гэр дотор байгаа зүгээр хуурамч гэл рүү тэмүүлмээр санагддаг юм болоо гэсэн маягаар би бичвэр бичсэн байгаа байхгүй юу. Ямар ч тийм шинжлэх ухааны үндэслэлгүй зүгээр л мэдрэмжээ бичсэн маа. Тэрийг уншаад хүчтэй санагдсан. Хүчтэй санагдаагүй, гонхтой санагдсан. Тэгээ зал юм ярилцлага дээр дараа юу бичлэг рүү гарна. Дараа нь янзлах гэж би өөрөө зовчих. Одоо миний ярих байгаа сэдвийн талаар бичлэг YouTube дээр нэг байдаггүй юм билээ. Тийм учраас ингээд энэ бичлэг бол аль болох олон хүнд хүрээсэй гэж би бодож байна. За хэвлээ шууд эхлэе дөө. Нэгдүгээрт за энэ сонин сонсогдож магадгүй ч гэсэндээ орон жилийн давуу. За би яагаад ингэж хэлж байна гэхээр Солонгос Монгол хоёрын унтдаг соёл ондоо. За солонгосчууд шалаа халаагаад халуун шалан дээрээ нэг юм чанагдж байгаа юм шиг унтдаг. Би энэ угаасаа тэрэндээ тасаад зогсчихсон. Монгол хүний хувьд болохоор дулаан юм нөмөрч унтдаг. Тэгээд ор үнжлийг бол одоо ингээ байнга бүтээгээд баадагнаад өглөө босоод ороо бүтийг хураагаад явдаг штэ тий. Тэр бол мэдээж ор үнжил хамгийн цэвэрхэн байх ёстой гэсэн үүднээс тэгж хураадаг байсан монгол хүмүүсийн соёл угаасаа тийм. Солонгосчууд болохоор ор үнжлийн даваа хэрэглэдэггүй байхгүй юу? Доороо дэвсдэг хүнжил, нөмөрдөг хүнжил ингээ хоёр төрлөл байдаг. Тэр нь ингээд ор үнжлийн даваа байхгүй гэсэн. Хүнжлүүдийн завсраар юуж байхгүй гэсэн. Энэ бол ингээд монгол хүн миний нүдээр ингээ харахад байж болсгүй зүйл байгаа байхгүй юу? Тэгээ яадаг вэ гэсэн чинь солонгос хүмүүс за 7 хоногт нэг удаа ч юм уу те энэ хүнжилнүүдээ эсвэл сардаа нэг удаа ч юм уу ингээ том угаалгын газар очиод угаадаг байгаа. Тэгээд угаагаад татаагаад авчираад дахиад хэрэглэдэг. Монголд бол манай ээж намайг 7 хоног болгоо орон жилийн давуугаас сэлгэж сургасан. Гэхдээ хүнжил гоцаа бол тэгэж их угаадаггүй байсан. Зунлыг угаадаг байсан баг. Тэгэхээр магадгүй тийм болохоор ч илүү монголчууд орон жилийн давуу сайн их хэрэглэдэг байж магадгүй. Тэгэхээр энд бол орон жилийн давуу хэрэглэдэггүй байгаа. Тэгэхээр хэдүүлээ Монголоос орон жилийн давууг авчрах нь энд бол ингээ Монголд байдаг шиг тийм гоё хөвөн зөөлн даавал огт олддоггүй. Ер нь хүнжлийн давуутай орны давуу хоёрыг зэрэг олох хэцүү.
олдсон ч өөрийн чинь хүн болгон дуртай материал байдаг штэ тий. Тэр материалаа олно гэж ер нь бүрөөдөж хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр Монголоос бэлдээд ирэх нь их байгаа газраас нь бэлдээд ирэх нь биднэрт ашигтай байх нэ. За хоёрдугаарт пакеттай хоол амтлагч. Амтлагчны хувьд болохоор би анх энэ амтлагчийг авчирч ирсэн. Зураг нь олдно гэж найдаж байна би. За энэ амтлагч болохоор Монгол хоолтой ингээд хамгийн төстэй амтлагч гэх юм уу? Анх ирээд ингээд бидний солонгосоор иммад гэж хэлдэг амтлах ингээд солонгосын амтлах мэдрэмжтэй бидний амтлах мэдрэмж таардаггүй байхгүй юу? Эхний 1-2 сар бол заавал тэнэ 3 дахь сараас л угаасаа тасаад явна гадуурын мэдээд явахаар. Тэгэхээр тэр үртлээ бид нар чинь бас хэцүү байж тэ гэр орноо санаа ганцаардан тэрэн дээр нэмээд хоолунд идэж чадахгүй болвол сэтгэл санаа бол бүр даун болчихно гэсэн. Тэгэхээр идэх зүйл бол хамгийн нэгдүгээр бэлдэх хэрэгтэй. Амтлагчны хувьд бол энэ байна. Харин пакеттай олны хувьд болохоор би яагаад хэлж гэнэ үү гэхээр за Монголд бол хямдхан байдаг. Миний анзаарснаар болохоор 5,000 төгрөг хавцаа байд юм билэ. Тэр доторч байсан тэрнээс өндөр ч гэсэн байсан. 5,000 төгрөгч нь бол за энд хийхээр тацаалаад үзэх юм бол 2,000 вон гомингийн мөнгө байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ шалгалтын үедээ за эсвэл бүр мөнгөгүй үедээ угаасан мэдээж хоёртон хүүхдүүдэд мөнгөгүй үе гардаг. Тэр үедээ гомин чанд идсэн дээр юм уу? Нэг пакеттай олоо буцалгаад идсэн дээр юм уу гэж бодох хэрэгтэй. Хийгдэх хугацаа нь аль адилхан Монголд ийм гоё юмнууд зөндөө гарчихсан мэлээ. Тэгэхээр энийг Монголоос бэлдээд ирвэл нутгийн амтаач аваад ирэх нь байна. Тэгээ цагаач хэмнэх нь байна. Мөнгөгүй үед бас бид нарт тус болох нь байна. 3-р болохоор хувийн ариун цэврийн зүйлс. За энэ дотор болохоор хамгийн нэгдүгээрт одоо писан яг орж байгаа. Яралтай үед уух юм. Би болохоор энд толгойн, ханиадны, ходоодны, харшлын юм гэж хэлсэн байна. Яагаад энэ юмнуудыг би Монголоос аваад ирээ гэж ийнвэ гэхээр эхний 1 сар бол та хэд маань одоо сургуультай орчоод хамгийн наадал нь гэхэд данс байхгүй байгаа дансаа хүлээн, цэгэр үнэмлэхээ хүлээн өөрөө эрүүл мэндийн даатгалтай бүртгүүлнэ гэх мэт ингээд маш олон цаг орох юм байдаг хгүй. Тэр хоорондоо хэрвээ өвдчих юм бол хэдүүлээ өвдөд байгаад байна гэж байхгүй шүү дээ. Солонгосын эмийн сангууд болохоор даатгалтай байж хөнгөлөгддөг. Ер нь хин химийг заавал жортой олгодог учраас өөртөө таарсан эмнүүдээ нэг хідэн ширхгийг эхний 1 сарыг бэлдээд ирэхэд зүгээр яралтай үед хэдүүлээ хараална гэсэн үг. Үнэхээр эмнэлэг орч чадахгүй болтлоо өвдөх үе ч гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэрийгэ бодолцох хэрэгтэй. Надаа YouTube премиум байхгүй болохоор энэ дотроо бас нэмээд Монголын эм ургамал уламжлалт тосоо бэлдээд ирвэл зөвөр уламжлалт тос гэвэл одоо юу вэ? Шар тос ч юм уу те. За эсвэл нэг эмээ өвөө нарын нэг гэрте хадгалсан юмуд байдаг. Та эндээ өвдөл энэс ингээд төрөгчж байгаарэ гэсэн юм гаварч юм уу тиймэрхүү юм. Хүн болгонд ийм хууч өвчин байдаг. Та нэг ханиад хурдан хүрэх гэдэг хүн байдаг ч юм уу. За эсвэл ингээд толгойн байг өвддөг хүн ч юм уу байдаг штэ хамар нь битүүрх гэдэг ч юм. Тэд нартай зориулсан Монголын уламжлалт дэрлэж унтдаг юу эдийн ганг ч юм уу тиймэрхүү юмудаа бэлдээд орчвол зөвөр гэхдээ хилээр гарах нь гэдгээ сайн шалгах хэрэгтэй. Мөн их хэмжээгээр мэдээж энэ тариа авчирч болохгүй хилээр гарахад аюултай байдаг шүү. Тэгэхээр бага хэмжээгээр авчрах нь байна. Тэгээд миний хувьд болохоор миний бөөр жоох өвдөх гэдэг байсан. Тийм болохоор би цистоныг нэлээдэг авчирч байсан. Нэлээд хэд гэдэг нь 3 ширхэг шүү. Эхлэндээ бидний би энэ орчинд тасаагүй учраас Монголын эмтэйгээ илүү зохицсон. Гэхдээ энд ирээд нэг 2-3 сарын дараа ханиад үрлээ гэхэд Монгол эмээр идэрдэггүй. Солонгос ханиад солонгос эмээр идэрдэг. Тэгэхээр 2-3 сарын дараа ханиад үрлээ гэж бодоход эмнэлэг ороод даатгалаараа үзүүлээд эм авах нь. Инээдтэй заяа. Монголд ингээд ханиад үрмэгт эмнэлэг орж эм авна гэдэг бол бүр ингээд үнэхээр хүндрээд хатгай болохын аагаар олж иж л очтой те. Энд болохоор жоохон ханиадны шинээр тэмдэг илэрх юм ба шууд эмнэлэг ороод эм авчдаг. Тэгээ тэрэнд нэг тийм үнэтэй болдоггүй. За хамраа үзүүлээд амаа үзүүлээд хамар амлагын нэм цацлаа гарч ирэхэд ихтэй 6,000. За 7,000. Тэгээд эмийн сангаас ингээ эм аваарэ гэж цаас өгөн тэрүүгээр нь очиод эмээ авахаар Монгол шиг юм бүтэн эм өгдөггүй. Тэгээ 3 хоногийн эм байлаа гэж бодоход ингээд өглөө өдөр орой гэдэг эмнүүдийн нэг ширхгээр ингээ хуваагаад уутлаад хүчдэг пакетлаад тэгэл нэг ихтэй 3,000 болно. Тэгэхээр та ингээ 10,000 воноор ханиадаа гэс итгэж болно гэсэн үг. Тийм учраас та нар даатгалаа сайн ашиглаад ханиадны шимж тэмдрэг илрэх ч юм уу заахан бөөрн за эсвэл ходоод нь өвдөж байгаа бол эмнэлэг ороод гэс юм бичүүлээд авчиж байгаарэ. Хүндрэхээс нь өмнө гэл арга хэмжээ авчих юм бол бид нарт ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Хичээл намайг хэмээр авч чинь бие өвдөж болохгүй аав ээжээсээ хол өөрийгөө арчлах хэрэгтэй байхад чинь бие өвдөн гэдэг бол хамгийн хэцүү асуудал байдаг байгаа. Эм дотроо мөн уудаг витамин ч юм уу те уудаг эм байдаг бол эхний 1 сараа
бэлдээд авчмаар юм билээ. Нэг сараа бэлдээд авчих юм бол тэрний дараагаас сар болоод энд нэг засан зохицоод ирэхээр Солонгост байгаа тэр эм витаминыхаа төрлийг олоод өөртөө зохицуулаад худалдаж аваад уuna гэсэн үг байна. Мэдээж гоо сайхны бүтээгдэхүүн яг Солонгос сайн гэдэг ч гэсэндээ арсны ирээ асуудалтай байдаг бол мөн дараагийнхаа бүтээгдэхүүнийг олтлоо хэрэглэх өөрийнхөө 1-2 сарынхаа хэрэглээг бэлдээд ирсэн байхад зүгээр юм шүү. Мөн эхний 1-2 сар бол угаасаа ингээд хэдүүлээ төнхнөх гээд мөнгө төгрөг гүйж байна. Мөнгө төгрөг хэрэглэх юмж их гарна. Тэгэхээр яг нь ер нь л хэрвээ ингээд байнга хэрэглэх нүүрний юм одоо крем идэр байдаг бол 1-2 сарыг бэлдээд ирсэн байхад ихний 1-2 сар тэрэнд хэдүүлээ мөнгө зарцуулахгүй байх нь шүү дээ. Дөрөвдүгээрт хувцас дундаас Монгол бэлтгэл ашигтай гэвэл ашигтай гэдэг нь болохоор зөвхөн Монголд л байдаг энд одоо олдлоо гэж бодоход үнэтэй байдаг зүйлс бол нэгдүгээрт ноолуур байна. Хоёрдугаарт арьсан гутал, арьсан савих байна. Тэгээд дотор хувцас байна. За ноолууран малгай хороолт бэлдээд ирсэн байхад бол мэдээж харахад ч гоё мэдрэхэд гоё. Тэгээд нэмээд Монгол ноолуур бол энтхийн ноолуураас шал ондоо хамаагүй чанартай гоё байдаг. Хүмүүс Солонгосын өвлийг градусыг хараад хүүтэн биш юм байна гэж бодоод байдаг. Үгүй баг Монголоос хүүтэн мэдрэгддэг байгаа шүү. Тэгэхээр өвөл ирж байгаа бол заавал 7 хавцаа бэлдээд ирэх хэрэгтэй. Савиг болохоор энд бас нэлээд үнэтэй байдаг. За хямдхан байдаг ч гэсэндээ мэдээж хямдхан сав бол Хятадаас орж ирж байгаа. Тэгж олон өмсөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр би бол савхын дуртай. Савх бол өмсдөг хүн гэх юм бол Монголоос аваад ирсэн нь хамаагүй чанартай, удаан эдлэгтэй шүү. Би бол арьсан гутлын дуртай хүн. Төрөөтэй арьсан гутал маш их өмсдөг. Би анхаа эрэхтэй тийм гутал бэлдэж ирээгүй. Монгол явахдаа хамгийн түрүүнд гутал авч ирчихсэн. Ер нь Монгол явах болгондоо нэг гутал аваад иртээ. Тэг арьсан гутал. Тэгээд мэдээж зэрийг 1-2 жил өмсөж байгаа штэ. Энд бол тийм сэтгэл нийцгүүс гоё арьсан гутлууд байдаггүй. За өөрийн хувьд гоё байлаа ч гэсэндээ материал нь муутай, удаан хэрэглэгдэхгүй. Эсвэл материал нь сайн байлаа гэж бодоход загварыг таалагдахгүй. Солонгос хүмүүс өмсдөг тустай загварууд байдаг юм шиг байлаа. Ер нь арьсан гутал савих ноолуурыг угаасаа бидний насныхан Солонгост нэг хэрэглэдэггүй байхгүй. Эрэлтэн байхгүй болохоор тэрийг нэг үйлдвэрлэж хийхгүй байна гэсэн үг л дээ. Миний анзаарч байгаагаар. Монголд болохоор савих арьсан гутлыг бол хүн болгон өмсдөг шүү дээ. Ноолуурыг ч гэсэндээ мэдээж улстай ингээд дотроо хийгээд үйлдвэрлэж байгаа юм чи. Хүмүүс ингээд миний төрөөтэй гутлыг харахаараа ихтлүүрээс авсан юм уу ямар үнэтэй харагддсан бэ гэдэг. Монгол чанар бол шал өөр байдгийг би тэндээс анзаарсан. Татвар хувцас гэж хэлсэн шүү дээ. Энэ татвар хувцас сонирхолтой үнэтэй байдаг. Нар боддоо за энд нэг төрсийг авлаа гэж бодъё. Төрсийг гэж хэлчлээ шүүчлээ. Төрсийг авлаа гэж бодоход 5,000 байлаа гэж бодоход 12,500 төгрөг гэсэн үг шүү. 2.5-аар бодох юм бол. Монгол 12,500-аар ямар гоё тийм чанартай хөрхөн үзэмжтэй дотор хувцас гэж болох үлээ тий. Тэгтэл миний энэ 5,000-аар авч байгаа бол нэг тийм үзэмжтэй сайхан чанартай бол юм байдаггүй. Тэгэхээр Монголоос дотор хувцас бэлдээд ирчвэл ялангуяа эмэгтэйнүүд хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Өөр бусдаар болохоор нэг тэгж хувцас бэлдээд хэрэггүй. Өөрийнхөө ирж байгаа улиралтаа зохицуулаад хувцас аваад ирэхэд болно. Тэгээд тэрний дараагийн улирлаас нь угаас хэдүүлээ дасан зохицоод ирэх юм чинь эндээсээ хувцас бэлдчихнэ гэсэн үг. Солонгост бол угаасаа хувцас хямдхан гоё байдаг. Миний саяны хэлснээс бусна хямдхан гоё ингээд загварлаг хувцаснууд байдаг. Тийм учраас Монголоос бол ингээд за өвлөх хувцас бэлтчихээ, зуны хувцас бэлтчихээ гэж авчрах ямар ч шаардлагагүй. Эндээсээ бэлтэн. Гэхдээ ирээд мэдээж хувцас өмсөх учраас ирж байгаа тухайн улиралтаа зохицуулаад хувцас аваад ирэх хэрэгтэй. Энэ болохоор миний хувийн бодол ахгүй. Би сүүлд нэг юм түүх сонссон юм. Үеэс хойш Монголд эмэгтэй хүн байнга эмэг зүүх ёстой гэж заасан байдаг шүү дээ. Эмэг зүүхгүй ангууд чихрүүж одоо чөтгөр шүглчин энэ төр гэсэн өгнөд хэлээд байдаг. Тэр ямар учиртай байсан юм бэ гэхээр айлын октод мэдээж хамгийн хөөрхөн хамгийн гэрээхээ чимэг байгаа. Тэгээд хөөрхөн царайлуунд хүмүүсийн нүд явахаар ингээд цагаан хилам орчин гээд хөөрхөн царайлуунд биш хөөрхөн эмэг зүүчих юм бол хөөрхөн эмэг рүү хүмүүсийн цагаан хилам яваад эмэгэн дээр эмэгтэйг хамгаалдаг гэж үздэг байсан юм байна монголчууд. Айлууд ингээд октоддаа нэг эмэг аваад өгчтэй ч гэдэг нэг мөнгөн эмэг ч нэг монетын эмэг ч юм уу тэрийг ингээд нэлээд удаан зүтгэдэг те байнга ч хиндэн байж байдаг. Тэр бол нэг тийм буруу юм шиг байлээ гэж би бодсон. Сүүл тэгээд Монголд очихаараа нэг гоё эмэг аваад тэрийг ер нь байнга зүүчих гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр Монголоос ирж байгаа дүүнер манайх юм бол нэг гоё мөнгөн эмэг ч юм уу те хийлгээд зүүчвэл эсвэл очиад өөртөө төрхсныг аваад зүүчвэл зүгээр юм байлаа шүү. Тэгээд тэрнийг нь хайрлаж дандагнаад байнга зүгөөд явчихвэл эмгэн өөрийг нь хамгаалж ийн яхаа худлаа байж болох ч гэсэндээ дотроо тийм гоё мэдрэмжтэй явах нэртэй тий. Тэрний дараа болохоор бичиг баримт байгаа. За бичиг
Бичиг баримтанд хэрэгтэй зүйлс гэх юм уу? Энд бол угаасаа бид нэр гадаадгүй учраас пассворд ороод ирнэ, хүмүүст өөрийгөө баталж нотолж явна гэсэн. Пассвортнаас гадна иргэний үнэмлэхээр нь аваад ирчүүл зүгээр хүнд өөрт байхад имийг яаж мэдхэвдээ те. Эсвэл цахим иргэний үнэмлэхийн утсан дээр ийм Монголиагаа татаад байнга харж болох байх хэрэгтэй гэсэн. Пассвортаа нэлээд хэдэн хувь хэвлэж аваад эсвэл PDF-ээр нэг уншуулж скандж аваад өөрийнхөө пассвортны зургийг бас нэлээд өв авчих хэрэгтэй. Ер нь Солонгост ирснээс хойш эхний 6 сар зураг маш их хэрэглэгддэг байхгүй. Тэгээд сүүлийн 6 сар заавал авсан зураг гэдэг. Тэгээ пассвортны хэмжээтэй зураг гэдэг. Тэгэхээр пассвортандаа ингээд зариул зураг авахулсан бол тэр зургаа ингээд дараагийн 6 сартаа хэрэглэндэ гэж бодоод нэг хэдэн хувь аваад ирчихэд бас илүү төгөө. Энэ зураг авахд бас жаахан үнэтэй гэдгийг Монголтой харьцуулахад. 6 дугаарт лаптоп. Оюутанд хамгийн хэрэгтэй зүйл бол лаптоп байгаа. Би оюутан байхдаа лаптоп хаа яваа газараа чирч явдаг гэсэн. Ер нь хизээ олцсон цаг байна. Тэр үед лаптоп дээр ингээд хийх юм биднэрт маш их байдаг байхгүй оюутан хүмүүстэд. Тийм учраас лаптоп бол бидний найз байх болно. Аль болох хөнгөн сайн лаптоп Монголоос аваад ирвэл зүгээр угаасаа оюутан болж ирчээд энд өөртөө мөнгө зарцуулаад лаптоп авна гэж бол байхгүй шүү дээ. Тийм болохоор Монголд байхдаа даатгалсан мөнгө байвал эсвэл аав ээжтэй одоо миний оюун санааны хөдөлмөрт маань хөрөнгө оруулмаар байх юм бол нэг сайхан лаптоп аваад өгчөө гэж гуйгаад лаптопоо аваад ирвэл зүгээр байгаа. Тэгээд лаптоп бол угаасаа ачаанд ортоггүй, онгоц руу орохдоо 23 кг-аас гадна, тэгээд гарын ачаанаас гадна, өөрөөснөөс гадна тусдаа бариад орчих болдог. Тэгэхээр ачааж болохгүй гэсэн. Тэгээд лаптопоо заавал аваад ирээ. Бүр заавал би бүр энийг заавал гэж хэлчихье. Тэгээд лаптоп дээр хүн хичээл хийх юм нь байж мотивац нь гарч ирнэ шүү дээ. Тэр лаптоп бол үнэхээр яг хүний хичээл хийх яг үндсэн үндэс суурь. Татвар баримтаа байдаг оюутны хувьд тэр чинь хорвоотой танилцах бүх өвс хөрөндөг гэр оронтойгоо видео кол хийдэг юм байна уу? За эсвэл хичээлээ үздэг байна уу? Эсвэл кино үздэг байна уу? Яг ингээ амьдрал чинь яг тэрэн дотор явж байгаа байхгүй юу? 7 дугаар талахаар вон баг хэмжээгээр бэлдээд ирвэл зүгээр. Тэрийгээ манай ээжээ хэлдгээр нэг газараа хийгээ мартчих. Анх ярьчаад байгаа мөнгнөөсөө манай ээж санаа зөвлөжсэн баггүй 100,000 воныг нэг газар хийгээ бүр мартчих гэжсэн. Тэгээ үнэхээр хүнд ингээд яа харахгүй ямар ч мөнгөгүй болсон үе байд юм аа. Тэр үедээ гаргаж ирээд хэрэглээрээ гэж ээжийн зэгсийн дагуу би 100,000 воноо ингээд нэг газар нуугаад өөрөөсөө нуугаад гэтээ мартаагүй л те. Ер нь бараг нуугаад чүлтэй. Тэгээд ямар ч нэг газар хийгээ цаашлаад ингээд орхисон юм. Тэгээд тэрийгээ яг хэрэгтэй үедээ хэрэглээгүй ч гэсэндээ дараа нь харахад нэг юм гой мэдрэмж төрж ирсэн. Сайн байсан байна да. Өөрийгөө юм хэцүү байдалд аваачаагүй байна гэсэн мэдрэмж төрж ирсэнс гадна зүү үе тохиолдоход за окей би ямар ч тач өсөөд өгчихгүй гэсэн бодлол толгойтор байгаа байхгүй яагаад тэр нөгөө 100,000 вон байгаагаа би мэдчихэж байгаа штэ. Долоо дотроор мөнгө санхүү гэж бодоод энэ дотор аваа явчих. Тэгээ тэрний дараа болохоор олон улсын виза карт хэдүүлэнд ингээд бүр үнэхээр аргагүй зөв карт зурах тохиолдол бас гарч магадгүй шүү дээ. Тэр үедээ хэрэглэнэ гэсэн үг. Мөн ирээд эхний 1 сараа хэдүүлээ цэгэр үнэлгээ гартлаа хүлээн захиалчаад тэгэхээр цэгэр үнэлгээ гартлаа дансгүй байна гэсэн үг. Тэр үртлээ бас виза картаа хэрэглэж болох нь. Тэгээд тэрний дараа болохоор Монгол банкны аппликейшн татаад Монгол данс ингээд ихэнх банкуд дээр нээлгээд ирчүүл зүгээр. Аппликейшнуудыг татаад онлайн банктай болчоод ирүүл зүгээр. Үнэхээр би сайн байгаад мөнгө хураамаар санагдвал яхан те Монгол төгрөгөөр тэх юм бол одоо тэрнийг хэрэглэнэ гэсэн. Бас ингээд Монгол за вүү байдаг санаж үү те гоё контент үзмээр санагдах юм бол тэр данснасаа мөнгө шилжүүл хүнээс гохгүй мөнгө шилжүүлээд тэр данснасаа учраа олчихно гэсэн. Тэгээд миний яг гол 7 зүйл маань энэ үрээ дуусч байгаа. Тэгээ бусад гэсэн хэсэг байна. Тэгээд бусад гэсэн хэсэг дотор болохоор нэгдүгээрт аваад хэрэггүй зүйлс байна. За аваад хэрэггүй зүйлс дээр хит их хувцас дэмий би түрүү хэлсэн том хүнжил дэмий. Яагаад гэвэл энд хүнжил бол алдна, орон нутгийн даваагаа авчирна. Сав сулга бол дэмий. Энд дайсо гэдэг төмний ордог газар байдаг. Төмний дайсо гэж хэлдэг. Би тэгж хэлж найзуудаа инээлэгдээ. Тэгээ бидний манай оюутан насны маань найз, одоо ч гэсэн хүн болгоны найз байхгүй юм байдаггүй газар байдаг. Тэнд тэгээ байхгүй юм байхгүйгаас гадна маш хямдхан байдаг. Монголоос хямдхан байж магадгүй шүү. Тийм савсуулга жижигхэн дэвтэр бал мал бол авчираад нэг шаардлагагүй. Тэгээд хүнд ном бас дэмий одоо уус юм хөгжсөн. За ийм Kindle дээр ч гэсэн номоо суулгаад уншиж болно. За эсвэл бүр ингээд англи хэл сайтай
англи хэл дээр энд бол номнууд хямдхан байдаг. Магадгүй хайж байгаа номнууд ч байгаа л байх гэж би бодож байна. 30 номын дэлгүүрүүдээр англи хэлтэй бол англиар номоо хямдхан болоод уншиж болно. Монгол номнууд бол авчирхад зүгээр. Гэтэ мэдээж том ном дэми. Ачаа болно. Энд анх эрэхтэй ч ачаа болно, нөөц сухад ч ачаа болно. За тэгээ Монгол руу буцаад явхад ч ачаа болно. Тэгэхээр эсвэл хэрвээ авчирлаа үнэхээр би номыг уншмаар ингээ авчирлаа гэж бодоход энэ Солонгост дараагийнхаа үндэ хүлээлгэж өгөөд явах хэрэгтэй. Бусад дотроо хоёр дахь нь энэ болохоор яг бусад эд зүйлс ахгүй юу? Монгол Солонгос тал бичиг байдаг бол аваад ирвэл зүгээр. За энэ яаж ийнэ гэхээр яг интернет хурдан хэрэглэдэг утаснаас тал хурдан ашигладаг хүн байх юм бол утаснаас хайгаад хичээлээ хийж болох ч гэсэндээ би бол ингээ номноос хардаг байсан байхгүй. Тэр нь надад ингээ амар байдаг. Тэгээд тал бичгэн дээр дан ганц тэр өвгөн байхаас гадна тэр өвгөний ингээд салбарлаж ингээд тайлбарлаж байгаа юм байдаг байсан болохоор тал бичиг хэрэглэхэд бас ингээд төхөн байдаг байсан хичээл хийхэд. Тэгээд тэр тал бичгээ би магадгүй дараагийнхаа үндэ бас өгсөн байх болцсон байна. Тэр юу гэдэг эсвэл хичээл хийхдээ утасны хажууд нь байвал жоохон ингээд аншаyti байгаад хийж чаддгүй бас байж болно шүү дээ. Тийм байх юм бол тал бичгээ хажуудаа тавиад их юм бол мэдхгүй гажихэд гэл сайгаад бичээд явчихна гэсэн үг. Бас миний анзаарснаар хүн өөрөө тал бичнээс үгээ хайж болох юм бол илүү тэр өргөн толгоонд нь үлддэм байлээ шүү. Тэгэхээр Монгол Солонгос тал бичиг өсвөл аваад ирээрээ. Би бол хамаагүй би утаснаас өөрөө уучраа чаддаггүй гэх юм бол ачаад ими. Тэгээд бүтэн биеийн үзлэг нэг удаа хийлгээд ирчихэд зүгээр. Тэгэх юм бол одоо өөрийнхөө биеийг хаана юугаа өвддгөө мэдчих юм бол бас түрүүний юм бэлтгэхэд хэрэгтэй байх нь шүү дээ. Энд ирээд өвдлөө гэхэд бие чагнах боломж болж байгаа байхгүй юу? Миний бие тэрийг эзэн чинь ингээ өвдчихөө эсвэл тэрнээс л ангичүү магадгүй эсвэл энд амьдраад тэнд нарны гэрэлцээ орж ирэхгүй байгаа болохоор ч миний энэ маань ингээ өвдсөн байна гэд гаргалгаагаа олно гэсэн үг шинжилгээнд орчод ирэх юм бол энд яг ингэдэм бүтэн биеийн үзлэг байдیں۔ Солонгост оюутнууд заавал сар болгон нэг 70,000 вон хавцаа байна уу? Эрүүл мэндийн даатгал төлдөг. За тэгээд тэр даатгалаас нь 2 жилд нэг удаа, өнжөөд нэг удаа бүтэн биеийн үзлэг хийж өгдөг. Гэтэ тэр дотор яг тийм нарийн үзлэг байдаггүй. Ерөнхий юм байдаг хгүй. Бусад дотор маань сүүлийн хэсэг нь болохоор сэтгэл зүгээ бэлдэх. За би энийг өмнө нь зөндөө хэлжсэн. Одоо ч дахиад хэлчихье. За эхний 1-2 сар, за 3 сар ихтэй маш их ганцаардна. Найзууд байгаа л хаалтай. Гэтэ ямар азтай хүн нь хамгийн сайн найзтайгаа хамт энэ дэр сурах вэ тий. Тэгэхээр маш олонтой танилцсан. Хүсээгүй хамт байх болон дотор байранд байлаа гэж бодоход эсвэл мөнгөө хэмнээд нэг байранд байлаа гэж бодоход тий. Тэгэхээр олон хүмүүстэй уулзсан, олон ингээд надаас өөр араншинтай таарна, хоорондоо тохирохгүй үед байна. Тэр болгонд гэл уйлж унжаал байж болохгүй учраас за уйлж унсан ч мэдээж болно л доо. Гэхдээ тэрийг мэдээд ирэх юм бол за угаасаа л би нэг тэгэндээ хэцүү байх та гэж бодоод ирэх юм бол арай нэг хөнгөн тусна штэ тий. Гэтэ тэрийг бас ингээд залуу насны зовлонг алтаарч болох худалдаа дав гэдэг үг байдаг штэ. Тэрийг бас мэдэрчиж тэрний дараагийн хүн болох юм болоо гэж бодож байна. Мэдрэхгүй байна гэж бол байхгүй. Ганцаардна гэдэгтэйгээ эвлэрээд ирэх хэрэгтэй. Тэгээ хэлний бэрхшээл маш их гарна. Хүнд бол бүрэн ойлгох тэр мэдрэмжийг нэг хэсэгтэй л өгүүлнэ. Соёлын ялгаа бол маш их байгаа. За энэтэй бол би ч одоо хүртэл тулгарсаар байгаа. Ажил дээр гараад оюутан болооч тулгарна. Цагийн ажил хийгээч тулгарна. Үнцэн ажил дээр гараад ч тулгарна. Магадгүй хүнтэй суугаад гэр бүл болоод хүүхдтэй боллоо гэж бодоход тэр үед ч гэсэн тулгарах бах. Энэ бол гадаад амьдарч байгаа хүний хувьд байнга л тулгарх хэвээр асуудлуудын нэг, тулгарч байдаг асуудлуудын нэг. Тэгэхээр соёлын ялгаа бол маш их гарнаа. Тэгээд тэр болгонд танай улс юм болохоор ингэдэм байх. Манай улс бол ингэдэм аа гэж тайлбарлаад хэлэх хэрэгтэй. Тэгжиж би ч нөгөө хүнээс эвгүй мэдрэмж авахгүй, нөгөө хүн маань ч надаас эвгүй мэдрэмж авахгүй. Жишээлбэл би метрон дотор хүний хөлн дээр гიშгчээд гар барьлаа. Энэ бол хамгийн их болдог тохиолдол байхгүй. Би ч гэсэн тэгжсэн. Магадгүй чи ч гэсэн тийх байх. Тэгэхээр тийм тохиолдолд тэр хүн чинь гайхаж байгаа шүү дээ. Үгүй эн чи юу болоо миний гарнаас бариад авал гэж бодож байгаа шүү дээ. Тэр тохиолдолд уучлаарай би монгол хүн байгаамаа монгол хөлн дээр нь гიშгчээр ин гарнаас нь барьчт юм аа гэж тайлбарлаад хэлчих юм бол тэр хүн ч гэсэн нэг мэдлэгтэй болдог ч юм уу те. Гэтэ бараг сонсох тоо
Тэг бүр үнэхээр ингээ янз бүр болоо сайн хараад хамаар тайлбарлаад хэлчих хэрэгтэй. Анзаарсан хэцүү үед мэдээж Монгол амт хүн чинь бас идэх юмар сэтгэл зүй өөрчлөгддөг штэ. Арц Монгол цай, аар бол чинь нэлээд хань болно. Тэгэхээр тэднийг чадвал бэлтээд ирвэл зүгээр байгаа шүү. Би бол аарууланд маш их туртай хүн Монголд байхдаа ерөөсө зөксөө цагаа ааруул мөрөө байж идэг байсан. Гэтэ байгаа үедээ. Тэгээд ааруулаад маш их сансан, одоо ч гэсэн сансаар л байдаг. Дуртай юм байгаа бол тэрнээсээ ирэхээс өмнө сайн идэж аваарай. Энэ үрээд бол миний та нартай хэлэх зүйлс маань дуусчихлаа. Тэгэхээр одоо миний 3 хуваагдаж орох бичлэгийн маань эхний бичлэгийг энэ үрээд ингээд дуусч байгаа байх нэ. Тэгээд дараагийн 2 бичлэгийн за 2 дахь бичлэгийг ярих юм бол би Солонгост сурсан оюутан жилүүд ихэд талаар ярих гэж байгаа. 4 жилийн хугацаанд би зөвхөн өөрийнхөө хэсгээр нь юу хийсэн, яасан, яаж юу гэж хэлмээр юм бэ? Амар яаж дүнгээ 80-аас дээш барьсан энэ хэрэгчгүүд YouTube дээр нэг сүртэй thumbnail бичдэг юм шиг болчих гээд байгаа юм. Тэгжээд бас thumbnail тэгээ оруулчих юм уу? Тэгжээд бас миний бичлэг олон дүрх юм билээ тийм. Тийм миний дүн бол угаасаа 80-аас доош бодоггүй байсан. Шилмангар. Тийм дүнгээ яаж сайн барьж авч явсан. Ингээ дүнгээ би яаж сайн барьж авч явсан. Сэтгэл зүй яаж ингээ сайн барьж авч явсан. Тэг санхүүгээ яаж исэн ч юм уу те. Тэр талаараа бичлэг хийж байгаа. Зарим хүмүүс таалагдчих магадгүй, таалагдахгүй ч байж магадгүй. Зөвхөн миний кейс. Миний оюутны амьдралын scrapbook гэдэг нэртэй. Яагаад гэвэл би зураг харуулнгаа ярих гэж байгаа. Нанагийн яаж унтж байгаа харах уу? Миний өсний сенсний хайрцаг дотор байгаа. Хайрцагын дуртай ямар хичнээн гоё гэр байгаа тэр дотор орохгүй. Хайрцагын дотор л орж байна. Тэгэхээр нэм дэвсэд өччихсэн. Baby. Дараагийн манд бичлэг их хөвчлөлтэй болох ба. Гоё дурсамж нэлээд ярилцах байх. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай. Энийг үүс өгөнд орохгүй болохоор